Сайн бацхан уян сайхан амралтын өдрийн нэм гарагийн мэндийг та бүхэнд хүргэж байна. Монгол Дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр дараагийн шүүгч буюу 3 дахь шүүгчийн оролцогчдыг бид хоёр танилцуулах хэрэгтэй байгаа. Продюсер Ангирма. Одоо 3 оролцогч нь болохоор үзэгчд баг одоо хин 3 үлдсэнийг мэдж байгаа. Ингээд хасаа дээрээс нь дэлгөнөө боногоор 2 эрэгтэй 1 эмэгтэй байгаа юм байна. За тэгэхээр өнөөдөр бол эхлээд бит хоёрын зүгээс та бүхэнд хамгийн их үзүүлэх оролцогч бол Дүлгөөн байна. Энэ 3 оролцогчийн 1 эмэгтэйг нь хоёулаа өнөөдөр төрүүлээд онцлог хүргэжээ те. Дүлгөөн ямар дуу сонгосон юм бол? Дүлгөөн чинь Сандаа гэдэг өгүүлэн сангийн гоё сайхан уран бүтээлийг бол сонгоцсон байгаа. Тэгвэл бүгдээр хамтдаа үздэцгээе. This is the sweetest melody. Одоо над голтой хийж байгаа импровизац өөр бодож хийдэ өөрийнхөө. Ер нь бүгдөө л таагаар гүйцэтгэл байхгүй. Тэгсгээл дуулаад авах. За яг өдөгшөө 7 хоног байгаа ингэж бодоо. 7 хоног илүү хэдэн хоног илээ. Үйлэн сандууг англи хэл дээр болгож дуулахад тухайн дууга энэ өөрөө хагцлын дуу одоо салсан хосуудын тухай дуу учраас дуундаа орж яг өөрөө яг ингээд одоо хайр тавнасаа салсан мэдрэмжийг ингээд мэдрээд ингээд дуулах шаардлагатай байгаа. Тэр тийм ч учраас ингээд бас дуулахад маш их чадвар шаарддаг дуу юм шиг санагдсан. Мөн одоо доошоо болон дээшээгээ маш их өргөн цар хүрээгээр дуулдаг дуу учраас бас тэрэнд нь одоо маш сайн ингээд дуулахад маш их бэлтгэл хэрэгтэй байгаа. Тэгээд хичээгээд өдөр тутам бэлтгэл хийж байна. Queen Fashion House.
Дүлгөөн номер 1 манай одоо энэ уралдааны хамгийн түрүүн салхи хагалдаг ийм зоригт бүсгүй байгаа. За миний хувьд энэ тэмцээний бас зохион байгуулагчдын нэг гэдэг утгаараа дүлгөөний одоо өсөж чадваржиж сайн болж байгаа гэдгийг бол харагдаж байна. Тэ. За миний дүр нэг жоохон орилох гээд байна. За энийг бол зас залруулж болно. Манай үзэгч олонд сонирхуулахад дүлгөөн бол харьцангуй шинээр дуулж эхэлж байгаа дуучин бүсгүй. Гэтэ энэ уралдаанд бол миний бодлоор бол асар том сургууль болж байгаа болоо гэж би ойлгож байна. За миний хувьд бол би өнөөдөр чамд 4 оноо гэж байна. Тэ. Жоохон тийм юмуд байна. За үл ярих алдаанууд гэхүү. Дорогой Сага, как тебе выступление этой участницы? Мне очень понравилось. Очень хорошая подача. Спасибо большое. Вокальная подача великолепная. И мне кажется, что вы пели от души. У вас уже профессиональные данные. Я думаю так. За, надад бол маш их таалагдлаа. Танд бол мэргэжлийн одоо өгөгдхүүнүүд байна. Их гоё дууллаа гэж санагдлаа. Сага, мы должны выставлять баллы от 1 до 5. Я думаю, 5. Би бол 5 гэж ойлгож байна. За манай баримч тэнцэнгой юу гэж санагдчих байна танд? Энэ дүлгөөнийг дуулж эхлээд харахад бол бас жоохон айд санаа зовж байгаа юм шиг харагдсан тийм мэдээж тэр нэгдүгээр номероор гарч яхад бол угаасаа тийм байдаг баг. Тэрийг бас нэг дарах хэрэгтэй л баг л та ер нь бол нэгдүгээр. Хоёрдугаар энэ дуулж яхад ер нь хоол их хүчтэй. Угаасаа их хүчтэй хоол тэг хүн жоохон хашгираад хэрэггүй байх гэж би. Үнэхээр энэ долгионы хэлсэн би яг санаа нийлж байна л та. Тэгээд дараа нь цаашдаа ч гэсэн их сайхан алдартай сайн дуучин болоод явж байхад ховц хонор бас жоох өөр болно ах гэж бодож байна. Би сая нөгөө хэний өөрийг хараад нөгөө нэг Аделийг санчлаа л да. Тэгэхдээ Адел бол бас харцсангүй нэг тийм бүдүүн жоохон таргандуу үйтэй хүн болохоор нэг тийм хар илүү дутуу юм өмсдөг. Чи бол бас залуу би хасаатай манайхны хэлдгээр. Тэгэхээр илүү тийм айтайхан энэ дуун ч гэсэн тэр нэг тийм нэг их романтик. Тэгэхээр нэг ийм костюм пижак ч юм уу нэг ийм офисны хувцастай ч юм уу ер нь илүү нэг тийм романтик илүү нэг айтайхан эмэгтэй хүний хувцас хэрэгтэй байгаа да. Ер нь бол хоол тэр pronunciation гэдэг юм уу тэрний хувьд бол нэг би бол үнэхээр их уярсан тийм сайхан дууддаг юм байна тийм. Одоо би тэгээд эргэлзээл энэ 4-5 хооронд одоо яах вэ гэж суугаад байна л та тийм. За эргэлзээг тайлах хэрэгтэй да. Зүгөө. Нөгөө би өмнөх шилдэгт халааж өмссөн. Бас их бүх өмссөн. Тэгээд ангирмаагч маань зөвлөхдөө энэ удаад чинь стилээ өөрчлөх ёстой гэдэг утгаараа илүү одоо эмгтээлэг гэдгээс арай өөр стил рүү оруулах гэдэг үгнээс ингэж зөвлөж ингэж бичсэн. Тийм би магадгүй тий. Тэр бол тайлбар болж байна. Би нөгөө нэг урд нь ямар байсан хараагүй шүү дээ. Би өнөөдөр орж ирээд үзэж байгаа юм тий. Тэгээд ихний одоо харсан тэгээд толгойд орсон юм бол хэлж байгаа гэхээс нэг загнаж хүмжилж байгаа юм байхгүй тий. Би одоо 4 гэж тавьж байна. Тэгэхдээ юмэг яаж мэдэх вэ тий? За баярлалаа. Гордор шатны шалгуултанд ороод гараад ирлээ. Сэтгэлийн үед бол бүх оролцогчид маш мундаг байлаа. Тэгээд өөрийнхөө хувьд ер нь бол дуун дотроо орж дууга мэдэрч яг тэр дуунд одоо гарч байгаа утга агуулгын үйл явдал надад тохиолдсон мэтээр дуулах хэрэгтэй байсан. Тэгээд өөрийнхөө зүгээс бол маш их хичээж яг өөрөө ингээд хайртай хүнээсээ хатсан мэтээр ингэж төсөөлж дуулахыг маш хичээсэн. 4-р шатанд бол сүүлийн энэ шатанд дуулсан бүх дуунуудыг бусад оролцогчныхаа дуунаас
сольж ингэ сугалж болох юм лээ. Тэгээд энэ бас л нэг бусад одоо оролцогчдын дууссанд илүү гоё болгож болж гин үү, чадж гин үү гэд шалгуур гэдэг үгнээс бас их сонирхолтой шат болох болов уу гэж бодож байна. За маш их сэтгэл гаргаж бидний алдаа дотрлыг хэлж өгөхөөс гадна биднийг урмын үгээр дэмжижсэн ангима продюсертаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бусад бүх оролцогч нартай амжилт хүсье. Ингээд бүгдээрээ та нар мундаг шүү гэж хэлмээр байна. Queen Fashion House. We gon' do this. We gon' do this. За эхний оролцогч Дүлгөөн байл. Энэ бол ангирмаа шүүгчийн оролцогч хуваарь одоо оногдож суулж авсан оролцогч байгаа. Дараагийн ангирмаа шүүгчийн суулж авсан оролцогч бол Боно байна. Боно яг энэ өдөр тайсны ард нэлээ юм сандралтай яваадсан. Боно хэлчихв. Бэр гойж ин гэдэг ч заахгүй. Тэгээ тэмцээнд давхцаад дээрэс нь бэр гуугаад би өөрөө эндэж идэг гэл их хөвгчлээсэн. Тэгээд яг тэр хүүгийн сэтгэлээр одоо яаж дуусныг бас үзмээр байна л та. Миний хувьд бол бас тэ. За хоёр дахь юм бол яг продюсерийн дууг суглаагаар сугалж аваад таарсан байгаа. Тэгэхээр мэдээж энэ дуун дээр нь продюсер ангирмаа бол нэлээд сайн ажилласан болов уу гэж бодож байна. Ингээд стил имиж бэлтгэл ажил хэрхэн өөрчлөгдөж процесс явагдсныг бүгд хамтдаа хараад эргээд уулзсан. There was still what we wanted. Yeah. Say that my heart comes a love song so sweet and true. Where if шүгчтэй. Амсгаа буруу аваад гарч чад. Тэгээ жоохон вибрас оруулаа да. Гэх мэтэр. What you got to me? What you show to me how to love me? За сайн бацгаана уу. Одоо бэлтгэлийн байран дээр бэлтгэлээ хийгээд байж байна. 3 дугаар шин дээрээ би акшн киноны дууг сонгож авсан байгаа. Тэгээд хамгийн сүүлд дуучин BX бас дуулсан байлээ. Тэгээд яг миний бас сонирхдаг стил чанартай төстэй болохоор бас ер нь ойр бууж байгаа. Тэгээд ангирмаа багш маань бас 2 дугаар шатндээ сонссон зөвлөмж бас сүмжлийг бас бүгднийг сонсоод бас багшийнхаа хийсэн үгийг сонсоод тэгээд дуун дээрээ ажиллаад явж байгаа. Тэгээд та бүхэн таалагдана гэдэгт итгэж байна. Баярлалаа, дэмжээрэй. Queen Fashion House.
like the way the rain made the flowers bloom. You always made me feel brand new. As long as I'm living on this earth, I will forever keep you in my heart. Sweet lover, won't you come to me? Yeah. Won't you show to me how true love is? The joy and pain circle of a life. You're gone forever, no longer mine. I will somehow beat misery and make my pain a melody. Oh, I will somehow hit misery and make my pain a melody. As long as I'm living on this earth, I will forever keep you in my heart. Sweet lover, won't you come to me? Yeah. Won't you show to me how true love is? No longer how much time it takes, I just wanna be there. No matter how long time it takes. As long as I'm living on this earth, I will forever keep you in my heart. Sweet lover, won't you come to me? Yeah. Won't you show to me how true love is? I don't wanna forget the moment I will be there. За болор эрдэнэ буюу Боно. За надад бол таалагдж байна. Ер нь манай энэ оролцогч бүгдөө их өвөрмөц одоо хоолойны өнгөйс дүр төрх стил имиж энэ талаараа бас яг ч бурхны одоо гэхүү их тийм содон команд цугласан гэж би хувьдаа үзээд байгаа. Их олзуурхад байгаа. Тэрэн дотор манай Боногийн байр суурь бас их өвөрмөц. Тэгээд би Бонод бол нэг л юм зөвлөмөр байна. Миний одоо англи хэлээ боловсронгуй болго. Англи хэлийг сайн сур. Чиний дуулж байгаа энэ хэв маяг бол яг л одоо тийм R&B одоо тийм харууд тийшээ тийм ээ. Тэгэхээр энэний хиллэг үг нюансууд айгүй чухал. Энийг бас анхаараарай. Би бол чамд өнөөдөр 5 оноо тавьчих. Ну, я прихожу к выводу, что мне все больше и больше нравятся монгольские песни. Би одоо ямар төгөлтөнд төрөөд байна гэхэлэр надад улам бүр монгол дуунууд таалагдахаар боллоо. У вас очень гибкий голос. Тань таавал их уян. Мне кажется, что это ваша песня, и вы правильно сделали, что выбрали ее. Энэ дуу бол таны дуу юм байна. Таавал сонгосон их зөв сонголт хийсэн байна гэж. Выбор песни очень важен. Дууны сонголт гэдэг бол их чухал. Даже не знаю, что сказать. Вот мне очень понравилось. Надад бол маш их таалагдлаа. Би одоо юу хэлэх мэдгүй. Может быть, у вокалиста будут какие-то претензии
у меня, как у гитариста, претензий нет. Одоо дуу дуулж байгаа улсууд бас нэг тодорхой хэмжээний үгүйсгэлүүд энэ төр байж магадгүй надад бол тийм юм алга. Вообще я пою с 4 лет, но не на сцене. Би бол 4 наснасаа дуулж байгаа гэхдээ тайзан дээр биш. У меня всегда было хорошо по сольфеджио. Би бол сольфеджиод бол дандаа одоо их амжилттай. И в плане сольфеджио я не услышал фальши. Би сольфеджиогийн хувьд бол өөрт ч одоо ямар нэг өнгө алдах юм ерөөсөө сонссонгүй сая. Так что молодец. Сайн байна. Я думаю 5. Би бол 5 гэж үзэж байна. Өөрөө хэдэн настай? Би одоо 24 тий. Ер нь их тийм уян хоолойтой юм байна тий. Тэгээ тийм Стиви Вондерд их дуртай юм да ер нь тий. Ер нь тий ингээд сонсоод байхад бол за яг тэр аяндаа тэгээд тэр нэг нөлөөнөөс тэр бол их сайн суурилдаа тийм сайн бааз тий. Юм хүм сурахад тэдрээс ялангуяа нэг сая дуулж байхад ер нь нэг Америкийн хараалцтангуудын нэг тийм замаар явж байгаа юм шиг тий. Нөгөө Том Джонс тэгжсэн шүү дээ залуудаа тий. Тэр бол их үнэхээр их сайхан том юу сургууль тий. Би зүгээр баримлчийн хувьд бол ийм байт юм л да одоо нэг хөрөл зутгаад нэг жижигхэн хөшөө баримл хийчихээ тэгээ тэрийг дараа нь зөвлгүүрдэж цэвэрлэдэг илүү нарийн болгодог. Тэгээ би дараа сая чамаа өөрөө ч сонсож байхад бол за энийг жоохон зөвлгүүрт хэрэгтэй юм байна гэж бодсон. Яг суур нь бол их айдаахан сайхан байна. Нэгдүгээр одоо өөр хэл хоёрдугаарт гэх юм бол имиж бас тий ер нь хувц хонор царай үс юу гэдэг. Сая би энэ ангерматай жоохон маргалаа л да тий. Одоо бол нүдний шилтээж гардаг, нүдний шилгүүч гардаг. Гэхдээ эцэст бол цаашдаа мэдөө ингээд бас энэ яг энэ замаар явах юм бол тэр имижгээд бас нэг юм их чухал юм байна лээ. Тий. Тэр их чухал. Бусад юм дээр бол над их сайхан их сони юм байна тий. Би бол 5 гэж бодож байна. Сая 3 дахь шатанда ер нь амжилттай дуулаад гараад ирлээ. Өөртөө бас сэтгэл хангалуун байна. Тэгээд үүнд нас тусалж дэмжсэн бас ялангуяа зөвлөгөө өгсөн Ингэрмаа өгчтэй баярлаа гэж хэлье. Тэгээд ер нь их сансандаа дуулж чадсан. Тийм 4-р шат удахгүй болно. Тэрэндээ одоо яг энэ шатан дээр хэрэгжүүлсэн зүйлүүдээ алдахгүйгээр бас илүү сайжруулах бас ямар боломж байна. Тэгээд бас сонсох хүмүүс хаана байна? Аль болох хүмүүсийн тусламж дэмжлэгээр бас зөвлөгөө аваад тэрэн дээр бас сайн ажиллаад аль болох хамгийн сайнараа хичээж одоо хамгийн сүүлийн раунд чинь тэрэн дээр жинхэнэ best day нэ гэдэг чинь одоо best day энэ. Бусад оролцогч нартай бүгдэнд нь та нар мундаг шүү. Бүгдээрээ мундаг сайн дууччихөө. Тэгээ хамтдаа хичээгээд хамтдаа бас амжилт гаргацгаая. Та бүхэн амжилтсая. Ямар сэтгэл хөдлөлөөр дуулсан бэ? Сэтгэл хөдлөлийн хувьд бол Бонигийн хоол нь надаас маш таалагддаг л да. Импровизацийг маш гоё эвлэг нэрвтэйхэн хийдэг. Тэгээд манай энэ үеийн дуунууд манай өөрсдөө бас маш гоё айлгуутай гоё дуунууд яаж одоо ямар ч хэл дээр дуулсан гоё сонсогдохоор. Тийм Бонигийн хувьд ч гэсэн бас сайн дууллаа. За дараагийн оролцогч бол Хас Очир байна. Хасагийн хувьд гэх юм бол энэ удаад сугалж авсан продюсерийн дууг сугалцсан байгаа. Тэ ямар дуу вэ? Чиний зөөлөн. Би энэ ч балрах гэж байна. За тэгэхээр чиний зөөлөн харцна гэдэг уран бүтээл дээр бол Ангэрмаа шүүгчийн өөрийнх нь болохоор нэлээд сайн ажилласан болов уу гэж бодож байна тий. Тэнкив амтлагч гэсэн өмнө дуулж байсан. Тэгээд Хасаага бас бүгдээр хамтдаа чиний зөөлөн харцсан 50 бут Ангэрмаа багш хоёрын манд болсон дог. Хамтдаа. Oh, you're beautiful eyes. When I see the way you smile so bright.
Тэгээ эхний импровизацаар гитар тоглуулаг байгаа заа би албаар чамаар юм хийдгээ гэж бодож байгаа. Дээш 3 дугаар одоос жоохон дээш явна шүү. Самцоно хасан. Одоо бэлтгэлийн байран дээр бэлтгэлээ гэдэг их сайхан байна. Хэд хоног бэлтлээ, ерөөхдөө сайн бэлтэж байгаа. Манай продюсер Ангирмагч маань багш маань сугалсан, би бас Ангирмагчийн дууг сугалсан, чиний харцанд дууг өөрийнхөө хэмжээнд л гайгүй бэлтэж байгаа гэж бодож байна. Тэг намайг дэмжээрэй. Into your eyes, my heart feels out alive. When I see the way you smile so bright, my body feels alive. The voice is all I can think of. You make me stay up all night. Those tender words, oh love, you make my spirit so high. My love is on the way. I wanna be with you every day, always together. Into your eyes, my heart feels out alive. When I see the way you smile so bright, my body feels alive. My love is on the way. I wanna be with you every day, always together. You and my love is on the way. I wanna be with you every day, always together. За хас очир гэсэн тийм. Над нэг одоо шүүмжлэх муулах тийм нэг юм байхгүй л байна тийм. Зүгээр яг одоо энэ дуулж байгаа маа гэж жоохон илүү тийм нэг илүү юу гэдэг илүү ирч хүчтэй дуулах хэрэгтэй юм а да. Ер нь жоохон илүү нэг тийм. Тэгээд би бас энэ ардсан зогсож байгаа тэр хоёр залууг харж байна тий.
тэр нэг урд нь дуулж исэн залууга нэг сайхан хоолойтой. Гэхдээ ер нь тэр хоёр баг хэрэгтэй юм уу? Үгүй л ард нь нэг том бүрэн том оркестр байх хэрэгтэй юм уу? Олон хүнтэй тий. Тэгвэл илүү тийм нэг полифоник болж магадгүй. Яг өөрийн чинь дуулсан дуулахын хувьд бол над нэг тийм эсэргүүцэх юм байхгүй дутагдал гэж хэлэхдээ бол тийм юм байхгүй байна тий. Айтайхан дуулж байна. Тэгэхээр илүү хоолойн дээр илүү тийм юу гэмтэй илүү нэг юу гэх emotion хэрэгтэй байх. Эмоц, сэтгэлийн эмоц илүү оруулах хэрэгтэй. Тий, хэрэгтэй байх. Тэгээд хоолойноос тэр гар хүлээрээ биш хоолойноос илүү хэрэгтэй байх та. Тий. Ер нь бол тий. Би бол 4 гэж бодож байна. Сага. Я обратил внимание, что некоторые вокалисты проглатывают первую фразу, и ее по динамике не слышно. Вот у вас это было. Би нэг юм ажиглаж байна. Зарим дуучин эхнийхээ мөрийг залгиж дуулж байна. Энэ бол тань дээр ажиглагдлаа сая. Обычно, если человек профессионал, он сразу рвет зал первой же фразой. У вас как будто бы было очень так скромно. Мэргэжлийн талаас аваад үзвэл дуучин хүн бол эхнийхээ өнгнөөс ахуулаад, мөрнөөс ахуулаад тэр үзэгчдийг эзэмдэх ёстой. Таних бол сая бол энэ талаар бол дутагдaltaй сонсогдлоо. В целом мне понравилось. Ерөнхийдөө бол таалагдлаа. И ведите себя не так скромно, будьте немножко таким. Вы должны уже показывать поведение профессионала. Это называется смелость. А я пока вижу первокурсника студента. Это только с наилучшими пожеланиями. Спели вы хорошо, на 4. Баримлчи хэлэх гэдэг юмыг би зүгээр нэг л үг л хэлнэ. Тод их бүдэг байна. Бусад яриан дээр бол би одоо давтаад яах вэ? Тэ асуучраа би бас 4 оноо өгч байна. Баярлалаа. За 3 дахь шатнаа орлоо. Гэж гэсэн амжилттай боллоо. Хүссэн хэмжээнд нэлээд төхөөлж дуулсан. Ерөөхдөө бол сандрал нэлээд байсан. Тэгээд сандралаас болоод жоохон хэд хэдэн алдаа гаргалаа. Бусад оролцогч нартай хандаж хэлэхэд сайн бэлтгэгээрээ өөрөөсөө шүүгчдээс продюсераас өгч нараасаа нэлээд мэдлэг хуримтлуулсан баг. Тэрэн дээрээ тулгуурлаад гала тоглолтондоо сайн бэлдээрээ. Өнөөдөр 3 дахь шат маш амжилттай болж өнгөрлөө. Тэгээд 3 хүүхэдтэй би хамтран ажилласан байгаа. Хуваарлаад нэгэнд хас учир Боно гэж залуу байгаа. Дүлгэн 3 хүүхэдтэй бол хамтран ажилласан. Аз болж чиний хартсан гэж хас учир маань сонгож авч дууснаад их одоо хичээл заахад их ойрхон байлаа. Учир нь өөрөө зохиосон өөрийн дуугаа мэдэрдэг учраас хамт ажиллахад тэгээд хүү маань хас учир бол бас их дажгүй дуугаа бол хүлээж аваад дажгүй дуулчихсан гэж бодож чинь. Тэгээд өнөөдөр миний 3 хүүхэд авсны хамгийн сайн Боно байсан. Боно бол маш сайн дуулсан. Пүүжахын дуу агшин гэстэм үнэхээр гоё дуулсан гэж санагдчих чинь. Дүлгөөнч бас үнэхээр өгөөлийн санаанда сэтгэлээрээ их драмтай айгүй сайхан дууллаа гэж би бодож байгаа. Тэгээд маш тун дажгүй
тоглолт боллоо. Одоо тэгээ 4-р шатн дээр бүх юм ажиглагдана, харагдана. Яг бэлтгэл дээр бол хүүхдүүд сайн дуулдаг л да. Тэгээ яг тухайн тайзан дээр гарч ирэхэд болохоор жоохон сандарсан байдал харагддаг. Тэгэхээр бол шүүгчнэр бид нар бол яг тухайн үед яаж ямар дуулж ийн, ямар эмоц гарч ийн, ямар сэтгэлийн мэдрэмж гарч ийн гэдгээр бид нар бас дүгнж байгаа. Миний хувьд бол тэгж дүгнж байгаа. Тэгээд дараагийн одоо шатанд хүүхдүүдтэй амжилт хүсье. Сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. Тэгээ гала концертын дээр уулзцаая гэж бодож байна. За хасаад баяр хүргэе. Хойно нөгөө хоёр оролцогч маань юу хийж байна? Хойно Боно Дөлгөө хоёр манай нэг одоо нөгөө нэг шүүгчд суглагдсан 3 оролцогч болохоор бас би нэгэ дэмжиж өгч чинь тий. Бас энэ нь бол тэмцээний туршид бас харагтааг үзэгдэл байна. Тэгээд вокалыг бас хийлж гин бас би нэгэ дэмжиж гин тий. Ангирма багш бол энэ дэр бол сайн ажилласан байна тий. Тийм байна. Хоолой тавилтыг бас сайн хийсэн байна. За одоо харин үзэгчтэй бас нэгэн хүндтэй хүнийг уулзуулах гэж байна. Энэ бол боловсрал соёл шинжилгээ ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Гант Түмархайгаа уулзуулах гэж байна. Тэмцээний үйл явц өрнөл хэрхэн явагдаж байгаа талаар бид бас сонирхсан байгаа. Түүний дараа эргээд уулзцгаая. Монгол дуу дэлхийд энэ арга хэмжээний гол зорилго бол бид нар соёл урлагийн аливаа уран бүтээлүүдийг дэлхийн зах зээл рүү үйлдвэрлэх, дэлхийн сонорт хүргэх. Тэр нь одоо монгол хүний уран ухаанаас бүтсэн, монгол хөгжмийн зохиолч, монгол дууч, шүлэгчийн бүтээгдсэн бүтээлүүд дэлхийн зах зээл рүү зөвхөн 3 сая хүн дээр биш, дэлхийн зах зээл рүү гарч бий болгоосоо гэсэн ийм хүсэл зорилго бол байгаа. Эний цаана аливаа дуу уран бүтээлийг хийж байгаа хөгжмийн зохиолч, дуучин, мөн шүлэгч, за мастер миксингийг хийж байгаа хүмүүсүүд бол энэ бүтээлийн цаадах эзэд нь бол магадгүй Америкт байгаа хүн, Англид байгаа хүн, Аз, Европт амьдарч байгаа хүн гэдгээр харж энд бол бас бүтээлч үйлдвэрлэл бол явагдах ёстой гэж бид нар логикоор үзэж байгаа. Түнчлэн энэ бол зөвхөн англи хэл дээр их ёстой биш. Магадгүй цаана бид нар дараагийн хэмжээнд Хятад, Япон, Солонгос, Орос гэт бусад дэлхийн хэлнүүд дээр бол анхаарах ёстой. За энэ бол эхлэл санаачлага юм. Энэ дунд бол бид нар өөрсдөө сурж байгаа. Хамгийн гол нь дуугаа одоо экспортлохын төлөөх үйл ажиллагаа бол явагдаж байгаа гэсэн. Энийний цаана дагаад олон одоо менежментүүд явагдах ёстой. Жишээлбэл зохиогчийн эрхийн асуудал байж гин. Жишээлх юм бол аливаа уран бүтээлийг зах зээл дээр үн цэнтэй болгодог тэр зах зээлийн сүлжээний асуудлууд байж гин. Жишээлбэл дундын менежментүүд, паблишерүүд, продюсеруудын энэ холболтууд байж гин. За эцэст нь бол мэдээж хэрэг дэлхийд даяар олон монголчууд бол амьдарч байгаа. Мөн тэдгээрийн үр хүүхдүүд одоо жишээлх юм бол төрлөх англи хэлтэй, төрлөх герман хэлтэй, төрлөх япон хэлтэй нэ байж гин. Тийм учраас тэр хүмүүсүүд ч гэсэн одоо энэ монгол дуунуудаа бас дэлхийн уран бүтээл болгоход хувь нэмрээ оролцуулж ингэж ажиллах ёстой гэж үзэж байгаа маа. Тэгээ бид нар тийм ч учраас энэ YouTube дээр энэ бүх уран бүтээлүүд тавигдаж, за энэ бүх зүйл өөртөө багаар магадгүй 10 жилийн дараа, 20 жилийн дараа энэ англи хэлний дууны санд монгол дуу өөрөө явж орж явах ёстой. Ийм зөөлөн бодлогыг бол харж байгаа гэсэн үг ээ. Гант Түмэр даргийнхаа үгийг бүгд хамтаа сонслоо. Одоо бидэнд нэг үйл ажиллагаа үлдсэн байгаа. Энэ юу гэхээр тун утгагүй бидний хөсөн хүлээж байгаа гала тоглолт болно. Гран-при эзэн тодрох өдөр ирэх төгөж байгаа. Тэгвэл тэрхүү тоглолтын дээр, тэрхүү гала дээр оролцогчд маань ямар дуу дуулах юм болоо гэдгийг суглаагаар шийдсэн байгаа тийм. Бараг 4-р шат гэсэн үгтэй. Тэгэхээр бас ээлжид дуугаа сольж байгаа. Тэгэхээр одоо өмнө дуулжсан дуугаа давтаж суглах нь эсвэл өөр дуу суглах нь гэдгийг бас энэ суглаагаар харуулж болно. Бас сэтгэл хөдлөл. Тий. Бас оролцогчд маань айгүй их догтлолтой суглаагаас сугалж илээ. Тэгээд миний бодлоор цуглаанууд нь яг ингээд оролцогчтой эзний олцсон юм шиг санагдсан. Яг дуунууд нь ягаад ч цаанаасаа те төхрөө бүрдэн гэдэг шиг. За тэгвэл бүгдээрээ хамтдаа хэрхэн сэтгэл хөдлөлтөй суглаагаа суглаж дараагийн шатанда галада бэлтгэх хамтаа харцгаая. За ингээд суглаа суглуулах юм нь хоёулаа нийт оролцогч нартаа дахин баярыг хүргээд нэг сайхан алга багчтай. За манай оролцогчдод бол ийм их дөргөө, ийм их галзуу оролцогчд байгаа шүү дээ. За ингээд суглаа суглая. Хамгийн ихний хамтлаг Бэхэн хамтыг үрж байна тавхны өмнө. За гала тоглолтод ямар дуу сугалсан бэ? Ууч дууга манай хамгийн анхны шатны
Ер нь номогийн гар нэлээд их азтай байдаг юм шиг байна тий. Тэгж бодож байгаа. За алга төшөө баяр хүргэе бүгдээ. За хамгийн ихний сугсан баг маань бол азтай байлаа те намна. За тэглээ. За дараагийн маань оролцогч маань Мишель. За Мишелийг. За. Ямар дуу байгаасаа гэж бодож байна. Эхлээд харахаас өмнө хэлчих. За зүрхний үг юм уу? Хүлээлт их гоё доо. Байх. Тэр хоёрын нэг нь чиний харцсан. Вау. Бас юм. За чиний харцсандыг Мишелийг дараагийн шатанд дуулахыг бас сонсох юм байна. Одоо энэхүү 3 дугаар шатанд бол манай хасаа маань энэхүү дуулсан байгаа тийм ээ. За баяр хүргэе Мишелдээ бүгдээрээ. За манай хамгийн бэлтгэн оролцогч Ариун санаагаа бүгдээрээ хамтдаа октавцгаая. Ариун санаа. За гар нь азтай болтугай. Тэгж байна. За ариун санаагийн дуу хамтдаа сонирхцгаая. Хүлээлт. Азтай за яшаа үзэгчтэй харуулъя те. За хүлээлт камертооны энэ шатанд дуусан дуугаас дахиад сонгочлаа тийм ээ. За баяр хүргэе бүгдээрээ. За зарим нэг оролцогчд бол азтай байна. Мишель ямар ч гэсэн чиний артын сонгосон бол ариун санаа маань хүлээлтийг сонгочлаа. Ямар ч гэсэн 3 дугаар 4 дугаар шатанд бол илүү сайн бэлдээрээ өнөөдрийнхөө бас алдаа дутагдлыг бас хянаад тийм ээ. За дараагийнх дөлгөө манай салхийг хагалдаг оролцогч байгаа. За намнаа. За тийм. Одоо ороод хавчаа явчихтай байсан. Цаг гэж дуудсан. За энэ шатанд хишиг жаргалын сонгосон дуу байна. За хэрсэл сонголон байна. Салсан энэ сэрчмаа дуулж ирсэн. Дуучин сэрчмаа тэгээд багтаа сэрчмаа хичээг сонсч өссөн болохоор надад бол гоё дуу гэж бодож байна. Гоё дуулахлаа. За гала дээр болсон амжсан. За баярлалаа. Сайн бэлдээрээ. За дараагийн оролцогч. За намнаас суглах одоо. За Боно. Харин нэлээ хүнд байна ачаа. За Боногийн гар орч. Ойд вау. За сананда. За нэгэн жигд гоё алгаад ирчих бүгдээрээ. За сананда. За баярлалаа. За. Мерлин Монро гэж түрүүн манай шүүгч яриадсан те. За манай Ука. Тэгээд юу юм бэ гоорлоо. За амжилтсан. Оо ямар акшн. Акшн. За акшн дууг манай Боно сонгосон. 3 дугаарчдад дуусна те. За Боно нэлээд зөвлөгөө энэ төр өгөөрэй энэ төр. За баяр хүргэе ишгээд бүгдээрээ. Цэрэн сүрэн. Шот. Алтаа авчаар баяр хүргэе. Нилээ сандраад байгаа бол та манай цэрэн сүрэн маань. За дараагийнх хас учир. За одоо юу гэдэг хоёрхан үлдсэн байгаа. За. Би энэ хоёр дугаас мэдчихэж байгаа. За чи алин гэж бодож нэг өөрөө. За алин ч яг хоёулаа гоё дуу шүү дээ тий. Гэтэ яг дотроо нэг дуугаар батсан байна л да. Тэр байна уу юу гэдэг л одоо үзье тий. За бодсон дуугаа авчижээ. Шалт юм ээ. Шалт юм ээ. За. Харин тийм байна те. Өнөөдөр ер нь бодсон дуунуудаа аваад тах шүү гэн те. За баяр хүргэе. Баярлалаа. Бэлтгэлээ саягараа. Нэ. За advice ойлгомжтой одоо гэхдээ энэ ч өөрөө суглаагийн үгүй. Зүрхний үг гэдэг дуу яхаарахгүй үлдсэн байх гэж бодож байна. Гэхдээ аваад бас үзэгчтэй харуулчих те. За суглаа аваад үзэгчтэй харуулчих те.
Манай сондөр болсон гэж За. Зүрхний хүчин юу лээ? Тийм бид нэр ихнэ шүү дээ дуурчсан дөө. Тэгэхээр одоо нэлээд дөхөм ер нь бол бас амархан тий? Тийм амархан. Айгу баяртай байна энэ дуурсан. Тий. Хоёрдугаар шатандаа сайжирсан, гуравдугаар шатандаа сайжирсан. Одоо Гран-при гала дээр бол улам дээш олох хэрэгтэй тийм ээ? За дөрөв хөргөн гэлээ. Баярлаа. За гала дээр дуулагдах дуунууд бол дөнгөж сая их нэлээ их сэтгэл хөдлөлийн дор сухлагдлаа л да тий. Тэглээ Улаанбаатар чуулгах дээр бас маш сайхан болж өндөрлөө. Дараагийн гала маань 20 сарын 24-нд бас Улаанбаатар чуулга дээр үзэгчтэй нээлттэй бас болох байгаа. За тэгэхээр мэдээж 2 сарын 24-нд манай 3 шатны турш өрсөлдсөн оролцогчид маань шилдгээ тодруулж Гран-при эзэн маань тодорч 1 2 дугаар 3 дугаар байр маань тодорох учраас тэр өдрийг бас үзэгчд маань ч гэсэн ядан хүлээж байгаа. Тэр үед ирээд бүр амьдаар тийм ээ гадаад дуг Монгол дуг гадаадаар хэрхэн дуулахыг оролцогчд маань үзэгчд маань бас үзэх боломжтой. Ингээд цөөрөө гала тоглолтын дээр уулзцаая. Тэр болтол руу баяр таа. Together days when you come to this life.